Монголын үндэсний олон нийтийн телевиз санаачлан MCS Group, Эко үйлчлэг дэмжигч Хас банктай хамтран Бута зорилтод реалити нэвтрүүлгийг хүргэж байна. Нэвтрүүлгийн зөвлөх баг Монголын залуу эрдэмтдийн холбоо. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүгдийнхээ үдшийн амуулан айлдарья. Би гэгээн цагаан өдөр гэрэлтэй шар наран доор хасаг тулган доор шүрэн удаан гал дөрүлзөөлн та бүхэнтэйгээ нийслэлийн хойд ангирын нэгэн өндөрлөг дээрээс ярилцсан. Энэ нэвтрүүлэг одоо гарч байгаа яг энэ мөчид төмөр харанхуй болцсон гадаа нөгөө уршиг дутаа манамтж нийслэл хотыг бүхэлд нь өргөцсөн байгаа да. Хүн төрлөختөн гал болсон бол хөгжлийн хэдэн 10 жилээр наашлуулж уртсгсан гэдэг. Гал олсон эртний хүмүүсийн олон үлгэр домог бий. Монголчууд хамгийн ариун зүйлийн тоонд галыг оруулдаг. Тийм ч учраас дархан манай тусгаар улс Даяар Монголын ариун голомт гэж дуулжээ. Гал голомтын төрийнхөө сүлдэн дээдлсэн ард түмэн энэ өргөн их дэлхий дээр өөр хэд байдаг болоо гэж хаяа бодоход хүргэдэг. Тэгэхээр гал хамгийн чухал, хамгийн ариун зүйл. Эртний монголчууд сүлдэндээ нар, сар, гал гурвыг төрсөлсөн байдаг. Нар сарнаас гал нь бүр дээр бадамдж байдаг шүү дээ. 1917, 8, 9 оны үеэс Налахын уурхаагаас нүүрс ашиглаж эхэлсэн гэдээ бодглоор Богд хаант Монгол улсын үед бид энэ түүхийн нүүрсгээ чимийг ах үедээ хэрэгжилж ирсэн юм болоо та. Тэрнээс хойш 100 жил болсон байх шүү дээ. Энэ 100 жилийн дотор бид нэр түүхийн нүүрснээсээ салж чадсан. Автономт Монголын нийслэлийг ирж үзчихэд барууны нэг сурвалжлагч Эски хот гэж бичиж байсан. Бас Дуран аваандаа буулгасан түүхэн кино хроник бий л дээ. Тэрнээс хойш 90 жил, Латая 100 жил өнгөрсөн байна. Английн Лондон гэдэг 1950-аад оноос эхлээл түүхийн нүүрс ашиглах юм болоод Дулаат цуулгын хаан арга хэлбэрийг өөрчилж гисэн байж байгаа. Миний нэг танил нөхөр ярьж байсан л да. 10 хэдхэн жилийн өмнө Эрэнд рүү 8-нд явхад хамаг юм утаа тоос тортог болоод ирдэгсэн. Мөнч балиар заван хот байсан шүү гэж. Тэгвэл одоо бүгд найрамд хаттард улсын хилийн хамгийн хойд бөглөө Эрэн ямар болчиход байна. Миллиард гаруй хүн амтай энэ ус утаагаа шийдчихлээ. Бид нар бах байдгаараа л утаатайгаа байж байна. Монгол улс өнөөдөр хөгжлийнхээ тодорхой их шийдвэрлэх 100 ирчлээ гэж бодож баярлж эдийн засгийн хэдэн хүн дээшилж Монгол улс дэлхийн бусад орнуудтай мөр зэрэгцэн алхахад ердөө ямхал үллээ гэж ярьж байна. Гэтэл утаагаа шийдэж чадаагүй л байна. Шийдэх юмсан. Хамгийн дөрөнд энийг шийдчих юмсан. Яагаад гэвэл амьсгал агаар шиг чухал зүйл хүн төрлөختөнд хаана байгсан бэлээ. Хүн усгүйгээр магадгүй 24 цаг 48 цаг байж болдог. Агааргүйгээр 5 минут ч байж чаддаггүй юм гэдэг. Тэгэхээр тэр агаарыг бохирдуулж байгаа энэ утаа өнөдөр бидний хамгийн том заналтай байсан хамгийн том аюул гамшиг болов. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэдэн 10 дахин Улаанбаатар хотын утаа их байна гэдэг. Ингээд бодглохоор аюумшигтай байгаа биз. Шөнжинго угаараар амьсгалчаад угаар нь дунд унтчихад бид нэр өглөө ажилдаа явахдаа нэг тийм дүүинг дүү хүмүүс л очдгийн шиг байгаа. Энийг би хэлж байгаа юм биш. Нэгэн дээд сургуулийн эрдэмтэн профессор хүн хэлсэн. Тэгээд шөнжин бодож хансан оюутнуудаа хэлэх ёстой эрдэмэн би тэр дүүинг угаарцсан толгоогоор лекц уншсан болохоор 50% орхигдуулсан байдаг. Хожим санаж яхад гэж хэлж ирсэн шүү. Тэгэхээр 100% очих ёстой профессорын лекц оюутан 50% очно. Тэр оюутан өөрөө бас нэлээд хэмжээгээр дүүингдсэн л байгаа. Өөрөөр хэлэх юм бол манарцсан байгаа гэсэн үг шүү дээ. 30% юм уу 20% лав. Идэвхтэй шүү. Огт дээрээс нь залхуу нэмсэн оюутан бол юу ч авалгүй л явах нь. Тэгэхээр энэ утаа гэдэг оюун тархийг цээж зүрхийг уушиг зүлдийг яаж ч хордуулж байгаа нь ойлгомжтой байгаа үз. Үнэхээр утуулсан таргуу нүхнээсээ гараад ирэхлээр нэг тийм дүүнгдсэн юм
ганхаж салгалж өнөө утсан хүнийхээ утлыг ирээд мөргөж байдаг шүү дээ. Тэрнээс бид нэг өөрсгөл болчиход байгаа юм. Утаа. Үгийн үндэс нь ут. Ут гэдэг үнээс утрах гэдэг монголчуудын ан авдгааны нэг арга ухаан үүсэж гарсан байна. Өнөөдөр бид үнэхээр өөр өөрсдийгөө утаж байна шүү дээ тийм нэ. Гэхдээ болоогүй. Бид угаардсан болохоос устаагүй байна. Манай монголчууд уг нэгцүүлэх ухаантай ард түмэн шүү дээ. Нэгэнтээ ардын уран зохиолч төрийн саяхал бавгийн лав сүрэнтэй хойролдод суухад нурмандаа цогтоод тулганы хасаг нь халуун байдаг гэсэн гайхалтай байна. Тэгэхээр удмын цуснд нь ухаан далай болиглон байдаг энэ ард түмэн мэдээж царих зүрх нь халуун л байгаа. Агаагцгүй салцааж мэдэх зүйл бол энэ уршиг дутаа. Энэс яаж ингэж ярих вэ? Тэр зэсэг бодож байгаа юм байна. Төмөн олон хүсэж мөрөөдөж байгаа зүйл байна. Дор дормоор их зүйл хагацж болно доо. Миний хаан байгаа энэ хотелийг нийслэлийн гэр хорооллын дүүргийг хардаа. Хичнээн айл, хичнээн өрх, хичнээн яндан байна. Энэ болгоны тоогоор нүүрсний утаа гарч байгаа. Зарим нэгэн хүмүүс би үхээр чи юу? Би л минь амар байвал бусд нь ямар хамаах вэ гэсэн аминчхан сэтгэлгээнд хүлэгдэж гэж. 5 хантаагаас те нүүрс төлчгээд утааны яндангаар гараад явчихж байгаа хань минийгээр сарвал минийгээр утаагүй гэж бодож байгаа. Тэгтээ нарийн ширхтээ утаа танаагаас чигдсэн л байна. Тэр утааны явж нийслэл рүү орно. Хонхорт байгаа орон сууцны хорооллуудыг сонгох салхивч. Ер юм бүхнээр багтаж орно. Тэвний чиний нөхөр тэмээн чинээс асвагддаг гэдэг чинь утаа тэрнээс нарын нөхөр орж байгаа. Гэхдээ энэ бол хортой хамгийн угаартай хэсэг шүү дээ. Орон сууцныхан бид нар чинь жаргал суугаалсууд биш ээ. Яг утуулсан тарваг шиг суугаалсууд. Өнөөдөр орон сууцны цонхны тавцанг арчдгүй хоёр гончгаал уруугаараа зураад үзэхэд хав хард ордог орон сууцнд өрөө тасцаан чигдсэн байдаг. Энэ бол угаар, автомашины угаар, айл өрхүүдийн угаар, цэглэгээ станцын утааны угаар. Энэ бол өөрөө аюул, энэ бол өөрөө гамшигсан билээ. Автомашины яндангаас гарч байгаа утаа 150 төрлийн хорт бодис хүнд элемент хялгаруулдаг. Тэгвэл гэр хорооллын яндангаас гарч байгаа утаа 70 төрлийн хүнд элемент. Нүүрс хүчлийн хий, төмрийн эсэл, химийн хүнд элементүүдийг ялгаруулдаг. Тэр нь газраас дэш 1 метрт бүр их гүн, бүр их өтгөн, бүр их зузаан байдаг байна. Тэгэхээр метр өндөртэй хүүхдүүдийн хувьд бол бүр аюултай, бүр гамшиг байна. Тэр хүүхдүүд маань ерөөсөө л утаанаас ялгарсан хүнд элементийг идэж түүгээр хордож явж байна. Тэр тусмаа хүүхэд минут тутамд амьсгалдаг амьсгалын тоо олон том хүнийгээс. Тэгээд хортод биендээ шингээс хортод байгаа гадагшаа нэвчүүлэх систем нь хараахан тэр нийлгах бие махбодод хөрөлдөг байдаг гэж байна шүү. Ингээд ээжүүдээ хөтөлж яваа хүүхдүүд маань ямар нөхцөл хүнд явааг бодцоодоо. Бид үнэхээр нэг тийм хашигдсан сэтгэлгээтэй болчихж байна. Энэ айлууд дөрвөн тал ташаандаа суучгаад би л өнөөдөр дулаан байвал барж игээд юу ч хамаагүй төвд суугаа бол нөгөө тархины утаа тархийг хассан хашааны сэтгэлгээний гай юм. Танаа гэрийн дөрвөн тал ташааг дээрэс нь том эсхийгээр битүүлчлээ гэж бодъё. Би мэдэн болгочлаа гэж бодъё л да. Би зүгээр ийм зориуд ийм ад биш зэрлэг тийм сэтгэлгээ тийм жишээ дурдж байгаа хэрэг биш шүү. Хэрвээ тэгвэл юу болох вэ? Минутын дотор л бид хөндлөн гол төвдөж байгаа. Тэгвэл өнөөдөр нийслэл маань яг тийм байдалд орчиход байна. Нийслэл Улаанбаатар хотыг нисэх онгоцноос авсан нэг гэрэл зураг гарсан байсныг олон хүн үзсэн байна. Тэнд зөвхөн 4-р цахилгаан станцын янд нь ярдаж харагдаж байсан. Телевизийн цамхаа хүртэл
харагдахгүй байсан гэж боддоо. Саяны миний дөрвөн тал ташаагийн дээрээс нь эсхийгээр бүтээчихсэнтэй ялгаа юу байна? Энэ бол тийм адууш зэрлэг зүйл ширээс өнөөдөр бидний амьдрал донд байгаа бодит баримт жишээ юм. Шок гэмээр гарсан байсан шүү үзэгчтэй. Нөгөө алдартай алан хядагч Бен Ладен Монголыг бомбогдохоор онгоц хил хийсэн юм байна. Тэгээд нисгч нь Монголын тал нутагт айгуур явж вирусээ тийм орон алга баахан утаал байна. Магадгүй биднээс өмнө очиад хэн нэг нь амжаад бомбогдсон юм шиг байна гэж хэлж утсан гэсэн шүү. Энэ бол гашуунч гэсэн яжтай инээд яжтай үг. Настайчууд маань цусны даралт ихсгөвчин. За тэгээд хамгийн гол нь зүрхний шигдээс гэж айхтар өвчин. Бусад төрлийн өвчнүүдээр магадгүй наснасаа түрүүнд өөд болсоор л энэ гам шиг энэ аюул дандаа хүчтэй шуурга тэнгисийн долгион олон зуун хүний амьнсыг авч чаддаг энэ дэргэд магадгүй бидний энэ бол илүү гамшигч байж болох юм шиг. Чимээгүй тахал, чимээгүй дайсан. Тэгэхээр өнөөдөр Монгол улсын хувьд лунгуяа нийслэлийн хувьд гамшигын дээд зэргийн бүсэнд байна гэж бодоход болно. Зөвхөн нийслэл төдийгүй 1-2 дугаар нийслэл гэдэг дархан Эрдэнэт, Орхон аймгийн төв. За түүнчлэн нэлээд төвлөрөө хөгжиж байгаа Сүхбаатар хот, Чойволсон, за магадгүй Далан задгад Арвайхээр 7-8 аймаг энэ нийслэлийн идэвхтэй утааны хаанаас идэвхтэй явж байна. Энэ бол бас нэг том харанга. Утаа энэ янзаараа байх юм бол бушуухан үнийг дарж ерөндөглөж авахгүй юм бол Монгол улсын төрийг барих, Монгол улсын гол үйлдвэрлэлийг явуулах, шинжил ухааныг хөгжүүлэх, уурхай баялагийг бүтээлцэх хүмүүс маань 20 жилийн дараа бүгдээрээ групп өвчний групптэй хүмүүс өөрөөр хэлэх юм бол эрэмдэг хүмүүс энэ Монгол орныг авч явах юм байна шүү. Ирээдүйн ийм бүрхэг харагдаж болохгүй. Энэний төлөө хэн хүнгүй санаа зовох ёстой. Би 3 цаг орхиж байна. Монгол хүн өнөөдөр амьдрал суух газраа өөрөө сонгох хэрэгтэй гэж үндсэн хуулиндаа заасан байна. Зөв үнээр хийдэлж байгаа энэ алхам болгоныг сайшаалгүй яах вэ? Тэгтэл усын нуул ёсын дагна гэдний Монгол сайхан үг байдаг. Өдөр орон нутгаас орж ирж байгаа иргэд минь ээ, хүмүүс минь ээ. Хот маягийн амьдралын стандартад өссөн хүсээгүй дасахгүй болохгүй нэ. Нүүдэлчин хүн бол аливаа бэрхшээл зууд дурхнаас зүхтаагаад хаанигтэй өнтэй газар, жаргалтай газар, сэргэлэн дэнж дээр очиад нутгалждаг. Одоо хүссэн хүсээгүй нүүдлийн соёлоор гიშ маань хомигдож бид хотоо суурины амьдралдаа эвлэрхээс өөр аргагүй болж байна. Тэгэхээр суурин соёл иргэншлийн тухайд, суурин газрын хүмүүсийн тухайд бол ёстой л амь нэгтэй байхгүй болдоггүй олон зууны боломжтой. Ямар ч бэрхшээлийг гараагаасаа барилдаж хамтдаа л сөрж даван туулахгүй бол маш амархан ялгадлуулах болдог. Нийслэл дээр амьдралаа дэвшүүлсэн ч бий л байх. Бах байдгаараа байгаа хүмүүс байгаа. Ялтайсан бил. Тийм хүмүүс өнөөдөр нохой, муур, дугууны хаймар нэрзийн тэр чүүхэл өгсөн малын сэг шатаагаад дулаацгч юм болсон шүү дээ. Ийм хүмүүсийг яахсан? Хатуухан хэлэхэд энэ бидний арчаанаас л болж байгаа л шүү дээ. Амьдрал суух газраа өөрөө сонгох хэрэгтэй гэж хуулиндаа заасан шиг амьдрал суугаа газраа тухайн улс нийслэлийн стандарт зохицсон амьдралыг хэвшүүлж амьдрна гэсэн бас нэг юм заалт оруулбал ямар вэ? Хэрвээ тэгж чадахгүй бол нийслэлээс ямар нэгэн хэмжээгээр ходхон байлгах тухай асуудыг ч гэсэн хөндөд буруудахгүй бол миний хувь заяа доржоос шалтгаална. Доржоо хувь заяа дулмаа тамаатай гэж бодож бие биенийхэн эрхийг хүндэтгэж бие биенийхэн эрүүл мэндийг хүндэтгэж амьдрахгүй бол бид нэгэн хотын иргэд нэгэн доор амьдарч байгаа нийслэлчүүд болж хизээч чадахгүй шүү гэдгийг хэлмээр санагдаад байна та.
намрын сайхан налгар өдөр би хэрийн хоймор тулгалж чаа та бүхэндээ хуучилж байхад миний баруун талаас сайхан халуун эргэж байгаа боловч бусад талаас ингэнэ л байна. Тэгэхээр зэрэг бид нар галаан түлж гэрээнд дулаацуулахтаа бас туурга дээврэн дулаалгаан бодохгүй болохгүй нэ. Хаяан симхийгэрт үнэхээр л урдаасаа тойрож дөнөж араасаа хүүтээд суудаг шүү дээ. Утааны төлөө санаа зовдөг. Энэний төлөө хөрөнгө хүчээ гаргаж байгаа байгууллагуудын өгч байгаа зуухыг, дулаалгыг, үүдний гонхыг авахыг эрмэлзээрээ. Аж амьдрал ашигтайгаар наахыг бодорой гэж би хүмүүстээ зөвлөмөр. Айл хүний амныг саахалц хүний санааны гэдэг дээ. Энэ төрсгөө болж байгаа бодлого, энэ өгч хэрэглэж байгаа зуух эсхий гонхыг авч хэрэглэсэн хүмүүс байх юм бол хажуугаараа хүмүүст хэлж ач тусыг ойлгуулж эдийн засгийн үр ашгийг бас сайтар хэлж өгөөрэй. Би тоонд муу хүн л дээ. Хүмүүсийн хэлж байгаагаар бол энэ өлзий зуухыг авч хэрэглэсэн айлууд жил зарцуулдаг түвшлэгээ хэрэглээг баг 3 дахин хэмнэж байгаа тухайга ярьцгааж байна. Эхний удаад бид нар утаа баг хэрэглэдэг энэ зуухан ашиглая. Дараагийн 2 дугаар ээлжийн зорилтонд бол бүх нийтээр орон сууцжуулъя. Тэрний дараа хийн түвш хэрэглэе гэсэн ийм богино дунд алсын зайны 3 бодлого өнөдөр жигд хэрэгжээд явж байгаа юм шүү. Энэ бас Монгол ирээд гагцгүй удаан түргэн өнөө маргааш эсвэл хойтон 20 жилийн дараа болох хэсэг нь бидний өөрсдийн маань ажиллагаа өнөөх тархинд утаага дээр дор бүхэн цэвэрлэж чадсанаас л шалтгаалах хэрэг юм да. Монгол орныг хөгцсөн хэр тэнгэрийн орн гэдэг. Бид тэнгэр тойрхон арддаг. Бид тэнгэртэйгэн ярьдаг, хөөрдөг, тэнгэр дээдсэн биширдэг, түүнийгэн сүлдээн болгосон арддаг. Ухаантай даа миний Монголын арддаг. Үнэхээр нурмандан цагтаа тулганы хасаг нь халуун байдаг шиг их эртний өв дээдсийн сарууд ухаан, дайчин чанар, ухаалаг, чигт зүв бодлогын үргэлжил нь та бид байсаар л байгаа шүү. Тийм гайхалтай өв дээдсийн үр сад бид цэлэм хог тэнгэрийн хэнд ор утаа униаргүй. Сэтгэлдээ болонгоргүй. Зүрхэндээ бөртөггүй. Ирээдүйн сарвал сайхан нийгмийн төлөө хамтдаа зорилцгоё. Бидэнд чадал бий, бидэнд ухаан бий. Ухаан чадал хоёрыг зарсан цагт хаач юунд ч хүрч болно. Ирээдүйн маш ойрхон байна. Гагцхүү жижигхэн сэрж мэдрэх, сэтгэж бодгол үлдээд байна даа үзэгчтэй. Хамтдаа утаагүй, униаргүй нийгмийн өд урагшаа.